Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88.1 уралдаан дээр Сүхбаатаруулан сонсож буй эрхэм сонсч зуртаны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс өдөө ачаар нэвтрүүлэг маань өрчийтлийн мишээ эксператаар шууд төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 2 дугаар сарын 2-ны баасан гарагийн өдөө ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар ган болдын ангар нар айлж байгаа. За өдрийн мэнд өргөн Мөөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Цэрэгүү уужим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ за мөн завтай, амттай, тухтай, дурсгалтай, жаргалтай золгой Next-ийн жаргалтай золгой урамшуул тудалдаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд даваа лавг баасан гаргуудад хөгжилтэй түүхүүд уншдаг. Та хөгжилтэй түүхөө уншуулмаар байвал за олон янзаар манайх хөгжилтэй түүхөө явуулж болно. За манай пэйж рүү ингээд орохоор улаанаар ингээд үдийн ачир гэсэн групп энд хөгжилтэй түүхөө бичээрэй гэсэн байгаа. Тийшээ дараад оржоод хөгжилтэй түүхөө бичиж болно. Эсвэл манайх руу бас өөрөө яриад тэр гар утасныхаа микрофоны зурган дээр дарж хагаад voice message-ээр бас хөгжилтэй түүхөө явуулж болно. За эхэлгөө. За эхлэе. Зулаа гэдэг хүнийг копи гинэ. Таксин цуваа жолоочийн удас дуугар чи нэгэнтэй холбогдов. Жолооч ямар нэгэн жил хилдэ цаадхан нийт жилийнээр хэлж байгаа бол той. Жолооч луус саадагтай газрынхаа бодоход уул ус нуур булагтай газар байгаа юм а та. Цаадхан үгүй оюутлогоод л гэсэн болтой. Жолооч оюутлогоод гинэ гэснэ. Төвчээрдээ суугаад хүлээж удахгүй залгах юм байна гэж байна. Лам жолоочтой таксин сууж байгаа. Би хэрэг дурлаа юу болоод байна гэсэн чинь ламтан жолооч нэг таньдаг хүүхэн юм үзүүлж найз залуутайгаа муудалцсан над руу залгах нь үгүй юу үзээд үг гинэ гэж авчин тэгснэ эхнэр өвтөрлөө харснаа тоор ямар жилтэй вэ гэж нааж ийн бид хоёр гэртээ ирэд үгтлээ нэлээ одоо ч инээсээр гинэ чи ингээ янз бүрийн нэг юм эрх мэрх ингээд идэг тэргүй шууд мэдгүй бас л яа манай охин бас одоо би охиныгаа ялс. Чи одоо гандан гарч тэрийг үзмөрч болцоох юм уу? Манай охин чи ингэн ямар юуны ордных гинэ? Матрын орд юм уу? Ер нь матрын ордныхын голцоо ийм хүмүүс байдаг. Би 7 матрын ордны үнтэй харьцуулахад нэг хүн их өөр байгаад исэн чинь юу юм бэлээ? Тутуу төрцөн гинэ. Юу гинэ гэсэн чинь уул нь ямар юмны орд байх байсан чинь юуны орд болоод дутуу төрснөөс болоод дамжаад матрын орд болсон. Уул нь өөр орд байгаа байсан ч гэх шиг. Танаа өхөн яг өвчгөндөг насн дээр яваа. Ийм үе дээр бол бас л донгосч өгнө шүү дээ. Тэгээ яваад би ч хамна гандан нэг өрөө түрээстэй өгөө гэсэн. За нэрээ нууцлсан сонсогч гинэ. За өдрийн мэнд үдийн ачирт бичих гэсэн таньдаг хүмүүс их болохоор ичв. Уламжлаад өгөөрэй баярлаа. Нүрээ будсан нь гинэ. За. Тэртээ олон жилийн өмнө оюутан явлаа. Нүүрэндээ албан шаардлагаар нарны тосолд өргөдөг хинэггүй үе байлаа л да. Эдэр юус ихэлсэн өвлийн нэгэн өглөө хичээлдээ явахаар зэхэд уламжлалсаар нарны тосод өрхөв. Гинэт адын бодол орж ирээд тэрэндээ дагаж будахаар шийдлээ. Тэр үед охид бор халзан хонилууга хамрынхаа хоёр талаар сүйдэрлэн бодож өндөрлөдөг байлаа. Голоор нь бас саатай тэн гүйлгээстэй. За тэгээд сэлмэн контур тавилаа. Сантиметр хэртэй сормоосаа уртсгаад толинд тулж нэг холдуулж нэг харлаа. Болж гинэ. Гэрээс автобусны буудалж яахан зайтай. Буудал дээр ирэхэд сормоос цантаад малгай ороод битүү цан хүрэг. За тэгээд 90 сая унаанда ард түмэнтэйгэн чихэлдээд явж өглөө. Өглөө болгон таардаг. Тэр үед аймар хөгшин одоо бодоход цэл залуухан 30 гар настайх нэг л сэтэн харцаар хараад байна шүү. Дотроо нүрээ будчихаар хөгшин өнгөртөл зүгээр явуулахгүй юм байна. Эдгээр хүүхдтэй л байж таараа. Хөөхөө тэр ихч нөхрөө яаж явааг мэдүүлж гих мэт өөрийгөө шидчихсэн бодолтойгоо хитэн бодол явлаа. Нөгөө ах бүр хажууд ирчихсэн нудраад нүдэд хормолцуулаад сүүлдээ ирмээд миний уур хүрээд эхэлж шүү. Өөр газар зогсохоор дагаж ирээд ирмээд бүр саалтгүй. За таг хөгшин юм бэ? Ямар өөртөө ихтэй юм бэ? Даанч би тоохгүй энэ гэсэн бодолтой. Сэлмэн контртой нүдэрээ хит зэхэлцлээ. Улмал төхөөд ирмээд байдаг. Би ч бадрангуй бодолтойгоо зэхэлзээстэй л байлаа. Нөгөө ахч буула маргааш будаггүй л явхаас баг гэр бүл салгах юм байна гэж бодлоо. За тэгээд эрдмийн их өргөөндөө ирлээ. Үүдээр ороход өөдөөс арсан нэг том толтой. Нүдэндээ ч итгэсэнгүй. Нөгөө сантиметр сормоосны будаг маань доод дээд зохиод наалчихсан. Сэлмэн контртой нийлээ зүгээр л хулсны баавгаа. Хөөхий тэрээс будагч нь буужчихжээ л гэж хэлээд байж. Гэтэл би ч юу ч удаад байсан юм өстой хорвоо юм аа. Азар тэр ахта дахиж таараагүй. Охид минь өвөл бодолтой л будах хэрэгтэй юм билээ шүү. Бас
буудаггүй усны хамгаалалттай гэсэн худалч игч нарын үгэнд шууд итгэхээ болохоос гинэ. Усны хамгаалалттай будаг гэж байд юм уу? Мэдгүй. Би ч нэг сормосоо боддог болохоор мэдхгүй байдаг ах уу. Зөө. За Дүгэржүү Батбаатар гэдэг хүний хөгжилтөд өгөхөд би нэг хөгжилтөд дурсамжаа биччихв. Уншаад өгвөл шүтнэ гинэ. За шүтээрээ. За сүсгэлээрээ. Үгүй амрыг ирээ гинэ. Йоо. Зин сүсгэлэх юм уу яах яа. За манайх нэгтээ юу ч гэсэн бэлдээд байж байгаараа сүсгэлгээдтэй. Баяжхан баараагүй. За тэрдээ олон жилийн өмнө манай байгууллага том хэмжээний засварт орлоо. Бүгд яг кантинерд вагончиг чихэгдээ орж 0 ч мөн шинээр гадаа баригдсан байлаа. Нэг өдөр хамтрагч маань ахалгаа хоолнд орхуул гэв. Тгийе гэж хоолнд орлоо. Дараа нь модон 0 руу хамт очлоо. Хамтрагч баруун гар талын за сүсгэлгийн биш үү? Энд юу гэж сүсгэлэг шижтэй болоо явчлаа шүү. За. Баруун гар талын 0-ын хаалгыг татаа оров. Би баг зэрэг хоцорч зүүн талын хаалгыг огцом таттал нэг эмэгтэй бүх юмаа ил гаргачихсан сууж. Тэр дөрө хүй балаа тэнийг юм уу энэ төр гэл хамаг юмаа халахлах айдж байна. Би сандраад уурлараа гэж хэлэх гэж байсан чинь сайн байна уу гэдэг балгыг нэрвэлээ аачихсан. Наали нөгөө хаалганд байгаа хамтрагч байна. Сайн байна уу ахта яахтай гэл их чанга дугаар тажигнал инээж гарлаа. Миний эвгүй эдэлд оруулсан эмэгтэй 0 дотроос өглөж яснаа чимээг болчлоо. Би хамтрагчийнхаа чанга инээдэг дагаа өөр ирэхгүй инээж идэл нөгөө эмэгтэйч 0-оос доош харан гараа явчихав. Тэр лав инээжсэн баг. 0-д ортол хамтрагч маань ахалгаа амрыг ирээгээ хэлчихгүй гэж шоолж гарлаа. Ингээд нэг хэсэг бас л хүнд онгонд орсон доо гинэ. За гайгүй мэн үү тий. Йоо. За сайн баяр Бацүк гэдэг залуу. Хүү маань 4 настайдаа нармай мах авах мис засалд орох заалттайгаар эхнээлгсэн эрентгээнд зураг авахулах юм боллоо. Эмчээс баг зэрэг айгаастай урвайсан юм бол орон дээр доош харж нүрээ наан хэвтв. Эмч яг байрлалыг нь олоод битгий хөдлөөрэй гэсээр өрөөнөөс гарч зураг авдаг өрөөндөө ороод за авлаа шүү битгий хөдлөөрэй гэх гэгшинд манайх уу доошоо харсан ивэрээ баруун гараа өргөд лайк гэж авсан. Зураг авахулж байл гэж бодсон бололтой эм чин татаад унчихсан бөө инээдэн болж билээ л гэнэ. Хөөрх юм байсан тий. За дооги гэдэг бүсгөө хөгжилтөд өгөх нь би эмээгийн ам хүүхдээ ла байлаа гэдэг минь ч учиртай. Одоо эмээ маань намайг тоох байсөө. Одоо ач 30 нийлээ 40 50 л болчихсон юм чи. За тэр яг цэцэрлэгт байгаасаа эмээдээ эрхэлж явлаа. Цэцэрлэгт явдаг байхад минь намайг авах хүн байдгүй. Эмээ минь л авдаг байлаа. Өдөр бүр 6-аас 7 цагийн хооронд эмээ ирэх хооронд би дандаа багштай туслаж ангийн аягаа угааж тоглоомоо угаана. Багш намайг хөөргөөд эмээ өөрөө оройтож ирчээд бөө уур. Хүний нялх үрийг цэвэрлэгч болгоод гэдэг. Би гиндэг хүн цэцэрлэгтэй цэвэрлэгчээ эсээр сургуульд орлоо. 1-р ангиа сайн сандгүй юм а. 2-р ордог жилдээ үеэлийнхээ ангид хамт яваад орчихлоо. Уг нь би нэгийн Е, тэр маань нэгийн Г байсан юм л да. Багш нь манад ийм хүүхэд байхгүй дээ гэл. Би байсан штэ гэл. Дураараа өөр ангид оронгуудаа тэгэж явсаар бараг сар гарan болсны дараа би тамирт явж байхад яг үндсэн багш маань намайг олж аваад ангид оруулсан байт. Яа. Багш гэсэн тийм тайван тий. Сар. За ингээд бүх пай минь эхлэн. Яасан гэхээр би их нойрмог байснаа одоо маш сайн сандаг. Өглөө босгүй нойроо харамлан шууд сургууль дээрээ сэрдэг байлаа штэ. Өдөр хичээлээ тараад найзуудтайгаа нийлж гудамжаа мэдэрлэж агаад унтаад өгнө. Даалгавар ин гэсэн ойлголт байхгүй. Өглөө нь хичээл дээрээ ирээд яана даалгавраа хийгээгүй штэ гэд тэмдрээ нээхэд томоос том угалзруулсан битсэн гэрийн даалгавар өөдөөс минь харж байна. Хин хийсэн ойлгомжтой. Үнэхээр аюултай хөлтэйсэн байгаа шүү. Эмээгийн охины зөндөө паян би. Мөөгийн ах гэрлээ ихчтэй ажлын амжилт гинэ. Эмээ хийчдэг байсан. Ямар амар. Өөрөө унтаал тий. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагч завтай, амттай, тухтай, дурсгалтай, жаргалтай золгоё. Next-ийн жаргалтай золгоё урамшуулт худалдаа хамтран ажиллаж байна. За сар шинээр уг нь бол зарим нэг юм шинжилдэг те айлууд. Тий. Тэгэхээр юу яах юм бэ? За Next Mebel-ийн сандал ширээ буйдангууд маш том бэлэгтэй байгаа юм байна. Сар шинийн бэлэгтэй. За хөлдөөгч одоо сүүлийн үед хүмүүс чинь юу туслан руу явж буузаа хийж илэн шүү дээ. Тий. Тэгэхээр магадгүй ингээд туслан руу явж буузаа хийж чадахгүй байгаа бол том хөлдөөгч аваад тэгээд хөлдөөгчөндөө буузаа хийвэл эднийх хөлдөөгч нь юу яаж байгаа юм байна. Маш сайн хямдарсан байгаа юм байна.
Би ч одоо ингээд нөгөө дүүнер том болоогүй байхад би ингээ аяг угаагчийн ажил хийдгүйсэн байхгүй. Ингээд хүмүүс орж ирлээ нөгөө чи ингээл нөгөө нэг буусны дийз мийз аяг ингээл овоор штэ тий. Тэгээд тэр чинь би угаагч хийдгүйсэн байхгүй. Тий тэгээд дүүнер томроод харин ихчийн хүмүүс томроод тэд нэр угаагч ажиллагээд би ч нөгөө хүмүүст ингээ үйлчилдэг үйлчлэгийн албанд үлдээд тушаалд ирсэн байх тийм аа. Тэгэхээр хамгийн хүндрэлтэй юм цагаан сарын нөгөө одоо аяг тавг цөөнтэй айл гэж бас байна штэ. Одоо ингээд галс сэлгэж угаахгүй бол дараагийн зочин орж ирэхэд аяггүй болно тий. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдэх хамгийн хэлбэр юм бол элдвч бие нэвтрүүлгээр ч гэсэн ярьжсэн нөгөө аяг тавг угаагч юм бэлээ. Автомат угаагч аюу амар юм бэлээ. Тэгэхээр дээрэс нь бас угаалгын машин тоос орогч тий. Тэгээд зочдоо бэлгэлэхэд хамгийн хэрэгцээд бэлэг болж чадах бас өөр бас бүтээгдэхүүнүүд бэлэгтэй хямдралтай урамшуултаагаар бас манайха худалдаа аваарай тийм ээ. Тэгээд аяг тавг угаагч ингээ нөгөө өндөр уураар хийж байгаа учраас хеликобактери хүртэл устгадаг гэх. Оо яг үнэ. Тийм гэсэн. За тэгээд тавилгын хувьд та 10 сая төгрөг хүртэл одоо тавилга авахад уурчилгаа тэг төгрөг, цахилгаан барааны хувьд 5 сая төгрөг хүртэл авахад уурчилгаа тэг төгрөг байгаа шүү. За Next Electronics, Next Mebel-ийн бүх салбараар худалдаалагдаж байгаа. За та мөн 7719 99 гэдэг дугаар руу холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 7719 99 99. За тэгээд та Next Electronics, Next Mebel гээд латинаар алингуурч бичсэн болно. Facebook пэйж рүү орох боломжтой тийм ээ. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар завтай, амттай, тухтай, дурсгалтай, жаргалтай золгоё. Next-ийн жаргалтай золгоё урамшуулт худалдаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, одоо би тийм. За, AMN RDN гэдэг залуу гинэ. За. Сайн байна уу? Пост оруулъя. Манай ангийн 3 эрэгтэй хүүхэд дэлгүүр дотор дэлгүүрийн худалдаг чохныг найрч чихэр бичээ нийдгсэн натаа 10 гаруй минут зогсож байхад нь би 2 найзтайгаа дэлгүүр орж таарлаа. Манай нэг найз хэрэглэл авдаг юм байна. Гэтэл манай эрэгтэй найз хөөх наа чи юу вэ гэдгийг их сонирхсон шийдтэй. Тэгсэн манай нэг шогч найз чи мэддгүй мүү гэд асуудал мэдэхгүй гэж байна. Харин манай найзтай цуг явж байсан хүүхэд би мэднэ наадах чи ариун цэврийн хэрэглэл байл гин. Тэгэхээр нь би наадахаар чинь тэгээд яг яа тиймтэй гэж асуухад өө наадах чи яг салфетик шиг хөлс мөл сайн шингэн борооноос өстө янзтай хамгаална штэ гэл наргач найз маань ярьж байна. Тэр үедээ бид хэд нэг тоогоогүй маа. Үнэ учрыг хэлж өгөөгүй байла. Удалгүй манай сургуулийн урлагийн үзлэг боллоо. Хөлс чих гарсан байдалтай. Яг тэр үед манай ангийн нэг охин яанаа салфетик дуусчихлаа. Одоо яанаа л гэж байна. Тэгсэн нөгөө 3 баатар болчихсон натаа хэрэглэл 3 баатар хэрэглэл гаргаад ирлээ шүү. За маа энүүгээр хөлс мөсөө сайн арч, сайн шингэнэ л гэж байна. Манай гогтуд ямар муухай юм бэ гэж тавилдаад ална. Манай гур тоосон чинж байхгүй нөгөөдгөр арчаад суугаад байна. Багш бүр гайхаа шок. Яахав те манай нөгөө гур найзтай минь явж байсан охины ярианд итгээд мөнгөө нийлүүлж байгаад авчихсан юм байна л та. Ингэж ангаар нэг хөглж билээ. Би бас хүүхдтэй ойлгодог байсан шүү дээ. Тэр always гэх реклам. Ингээ нэг юм цэнхэр юм асгадаг шүү дээ. Тэгээл тэр цэнхэр юм асгадаг нь юу юм бол. Ерөөсөө мэдгүй. Саяны яагаад цэнхэр юм асгадаг. Энд дээ штэ тий. Энийг бол бичгийн хэлбэрээр цү гэж чинь. Яа би нэрээ бүр 7 дугаар анги хүртлээ л тэр нэг ингээл цэнхэр юм ингээл асгах юм хүчтэй. Цэнхэр юм асгадаг нэг яаж байгаа юм болоо гэж. За гэрлээ хичээ хин дээр нь лайк ямар хүн дээр нь кэр дараад байгаа юм бэ? За энийг надаас их олон асуудаг. Би ер нь өнөөдөр хариулъя гэж бодлоо. Ингэдий байнгын одоо сонсогчтой штэ тий. Байнгын сонсогчтой байнгын шүү би чамайг таны шүү гэдгээ ингээд илэрхийлээд тий. Би ингээд хариу комент бичиж чадахгүй учраас кэр ч юм уу зүрх дардаг аахгүй юу? Тэгээд танихгүй шин сонсогчтой лайк дардаг баг шүү. За удахгүй тэгээд бичээд байвал кэр дарах юм байна. Ааха яг зөв. За хэлээгээр тэрвэрлэх юм байна. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч гинэ. Сайн байна уу? Angel радиог шамтан сонсдог гишүүдийн нэг нь байна. Өөртөө тохиолдсон түүхээ бичээ. 2009 онд паб ресторанд зөөгч идэг байсан юм аа. Гадаад ил хай баяас өөр байхгүй. Ажил дээр захиалга аваад тооцоо игээл заал 4 үнэтэй завгүй байлаа. Гэтэл гаднаас 2 шаардлагатай хүн ороод ирд юм байна. Хэлгүй болохоор жаахан санаа зовоостой хэрнээ менюгээ барайл өөртөө итгэлтэй гэгч нь очлоо. Нэг нь өөдөөс олон юм асуугаал байна. Сүүлээ надад амар хэлбэрээр ойлгуулах арга болсон уу гэмээр нэг нь хоол руу заснаа мөө гэж бодоод үхрийн магаар ийсэл гэсэн баг. Биш дотроо хоньны маха юу гэж хэлэх үү гэж бодоостой. Тэгээд өөртөө адилхан аргаар хэллээ. Хоолны зураг руу зааж аваад маа гэж тэр аваар нэг инээдэн болсон байдаг юм аа.
Харин солонгос хэлээр алзахгүйч англи хэлэнд үнэн авьяасгүй бүр цаанаас за тэгээд сонирхолгүй байсан бол алгасаараа баярлалаа. Амжил радиогийн хамт олон бүх сайн сайхныг хүсье гинэ. Гэтэл улс орнуудын нэг нохооны дуудах, малын дуудахыг ч гэсэн өөр хэлдэг шүү дээ. Өө тийм үү? Тэгдэг яг ижилхэн хэлдэг байхгүй. Одоо тэгээд Арай өөрөөр хэлнэ. Одоо чинь бид нар хоныг маймаа гэж штэ. Англичууд хоныг маймаа гэж хэлэхгүй баха. тэгээ одоо тэгээд хав гэхээр ойлгохгүй юу? Одоо чинь хашиг тэгж ярьсан штэ. Юу н Оросууд нохоог гав гэдэг гэж. За. Тэгэхээр нохооны зургийг очиад хаваа гэвэл Оросууд ойлгохгүй нь штэ. Гав гэвэл ойлгохгүй. Тэгээ нэг хашаах угаасаа русский школтой хүн болохоор юу яадаг штэ. Одоо бид нар Холливуд гэж ярьдаг штэ тий. Хашаах Голливуд гэж ярьсан заяа. Тий ер нь яг ингээд байнга тийм байдаг. Тэгвэл хашаахта хаваа гэж ярихгүй гав. Тэр чиг магадгүй тэр шаардлага тий мөө гэдэг нь ямар ч авт байсан юм мэдэхгүй. Яа, тэгвэл одоо кокарико гэх юм бол ойлгохгүй юм тий? Ойлгохгүй юм уу? Кокарико гэдгийг Оросууд кокарико гэдэг шүү дээ. Манай тагтаа байхгүй. Манайх нэг дахиад нэг тийм кокарико гэж хэлдэм. Хүү хэлдэггүй яа тий. Кокарико ч Оросоос дамжиж ирсэн хэлсэн. Тийм үү? Тий. Үгүй англид очиод кокарико гэхээр ойлгох юм уу? Би яаж мэдтий англи утсан биш. За дараагийнхан чинийх. За нэрээ нөтөлсөн сонсогч. Сайн байна уу? Үдийн ачаар Яанагийн байнгын YouTube сонсогч нь байна. Ажил эхлээд л өмнөх өдрийн Яана цайны цагийн дараа тэр өдрийнхээ үдийн ачаарыг сонсч чухал тэр өдрийн ажил амжилттай сайхан бүтсээл гэсэн үг гэж байна. За үдийн ачаарыг сонсох бүрдээ энэ ичмэр төвгөө сандагч өөрийнхөө хаягаар бичгээр таньдаг хүмүүс байдаг болохоор ичээд нүүр улаагаад байд юм аа. Одоо бодоход ичээд онжиг улаагаад байна. Гэхдээ нэр нь байхгүй юм чи яад энд бичээд үлдээ чи уучлаарай. За энэ түүх одоогоос 10-аад жилийн өмнө болсон юм уу? Тэр үед төгсөх курсын оюутан болох зам байлаа. Найз залуутай болоод нилээ удажчихсан. Хоёр гэрээрээ орж гардагч болчихсон байсан. Зам болгоны жишгээр хамаатан саданг ойртуулдаг улсын журмаар манай надаас 3 ах. Манай үеэл ах маань ирж гисэн байлаа. Манай гэрийнхээ хөдөө явчлаа. Үеэл ирээд нилээ хэд хончихсон. Тэр үед найз залуутайгаа жижигхэн хоол унднаас болоод муудаад уулзаагүй 3-4 хончлоо. Үеэл гэрт нь халуун ус ирэх сургаар харьлаа гэдэл явах гээд гэрт авчирсан хувц сунраа янзлаад байж исэн чинь найз залуу гадаа ирсэн гараад ир гэхээр гараад л бид хоёр гадаа юм хум яриад л сууж байсан. Утас дуграад л үеэл би явлаа чи дэлгүүртэй юм уу гэхээр байгаа гिचглээ. Явлаа гинэ хоёр орох уу гэдэл хоёлоо орох уу гэдэл хоорондоо нүд маа ирмэдэл нилээ хэдэн минутын дараа гэртээ орлоо. Орсон үеэл байдгүй явчих. За тэгээд яах вэ? Эд үржлийн насан дээр байсан хоёр чинь яах вэ? Нөгөө юу яахгүй юу да? Тэгсэн яасан гэж гинтл нэг хүн хүй хоёроо би флаша авмаар байна гэж авдیں۔ Йоо ичиж өгөх цаашаа. Тэр үед хаалгаа дотроос нь төгжих байсан. Манайд нилээ утсан болохоор илүү дэлгүүртэй тэр дэлгүүрээ орхиогүй байж золигч нь. Кино хуулсан флаша том өрөөний зурагтанд холбоод орхисноо санаад намайг гадаа байгаа гэд хаалга үдч тогшихгүй гаднаас онгоолоод ороод ирсэн байт юм да. Тэгээд үеэлээсээ эцсэндээ тэр залуутайгаа суудсан штэ. Амар. Одоо бол хоёр хөөрхөн хүү охины ээж болоод сайхан амьдч байна. Сонирхолгүй бол алгасаарай. Би чинь тооны хүн юм бараг л бичдэг болохоор бичиж тэмдэглэх юм да. Муут бол утга агуулгагүй утсан бол уучлаарай гинэ. Йоо, ичээл суучдаг тий амар тий. За яг одоо манай үдийн ачаар группт орж ирсэн. Пост Дэлгэрмаа дэ гэдэг бүсгөө 2001 оны 100 нөхөр маань ажлын хажуугаар халтур игээд хөлсөнд нь $500 аваад түүнийгээ шууд л амьд банк одоо тэр нь биелдэ гинэ. Хийчихлээ. Нөхрийн дүү өөр хангаад эрлийн алтны ургаад арилаад авсан цалинг нь бас би хадгалж байгаад өгнөө. Уурхаагаас ирээд нэг жижиг радио бас бус юм өгч явуулахыг хүсв. Нарантуул ороод радио авахаар мөнгөийг нь тоолж өгчгөө зогсож байсан чинь цүнхэнд байсан төрөвч авахгүй. Хулгайч нар нь бүр төгсөрцөн газар явж ээж амар хаанга. Тэгээд тэр хавийн 8-ачд эн тэндээ хайгаад $500 нүдэнд харагдаа уйлаад алингаа алдлаа. Нөгөөдүүл цагдаа дуудаад ирлээ. Цагдаатайгаа жаахан хайгаад дэлбэртлээ уйлчихсан хоёр цагдаадаа сугдуулаад зах доторх хэсэг дээр мэдүүлэг өгөөд нөгөө хоёр цагдаа аргадаад ус өгөөд.
$500 алдчихаар игийн штэ. Йоо. Нэг цагдаа нь битсэн мэдүүлэг дээр гарын үсэг зурулах гээд над руу өрөвдөнгөө харснаа маш чангаар инээгээд л ихэрч унаад нэг үг хэлэх гээл үгээ гүйцэж чадахгүй шкаф ширээгээ балбаж хөхрөөд болохоо л нөгөө цагдаа бид хоёр мэл гайхаа гацчихсан. Сүүлдээ нөгөө мэдүүлгийн цаасаа базаж аваад л хөхрөөд ах юм. Үг хэлж чадахгүй инээж байснаа элвчин шиг миний сугнаас төрөвч гаргаад ирдгийг мөнгө гаргаад тоолж байхдаа төрөвчөө сугандаа авчуулчихаж. Тэр олон хүн хардгуу захын хойд талаас урд тал хүртэл явхад унчхаагүй тас хавцсан байгаа. Хамгийн амар нь манай ангийн хүүгийн эхнэр намайг сэгсийтлээ уйлчихсан. Хоёр цагдаад хөтлүүлчихсэн явж байхыг харчгаад нөхөртөө хэлсэн байсан. Тэрэлжид ангийнх нь хэлэхэд тэр хүн намайг холгоо аваачаад амьдрал асуугаад учир хөтөлөг тойруулж байгаад хэлдэг юм да. Ядаж би ерөөсөө зах зүгэлдэггүй хүн ганц гарахтаа драм тавиад ирсэн дээ. Йоо. Манай ингэ тэрчи зайлуул ингэ сэгсийтэл уйлцсан цагдаа сугдуулаа явчихлээ. Тий, хоёр цагдаа бүр сугдсан уу тий? Амар тий. Йоо. За, Цэдү Батка гэдэг залуу. За, юу хийчих? Дэмжээ айлгшаа танилцуулж тий. За, Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч MCS Coca-Cola, цагаан сар гайхамшигтай Real Magic Coca-Cola дэмжээ ажиллаж байна. Баярлаа. Баярлалаа MCS Coca-Cola. За. За, Цэдү Батка гэдэг залуу. 1990-ад оны ихээр бид дөрөв хүүхэд дээр нэмээд наах захын 2 хүүхэд сургуульд орох үед манайд байна. За ингээд 8 ам бүлээр 5 хантаа гэрт аж төрдөг байсан үе. Ээж эгч нар маань бүтэн сайн болгонд чахуу цаасан пошк дүүрэн борцог хийдэг байла. Хичээлдээ явах юм 5 ширхэг борцог, хичээлээс ирээд 5 ширхэг борцог гэдэл хуваарийн дагуу идэнэ. Нэг өдөр манайд ээжийн нэг найз ирчгээд гаргаж өгч байхад манай нагцын хүү биднээс өмнө харж таарад ээжийн найз хоёртой зөрөөд орсон байгаа юм. Ээж нөгөө хүнээ хашааны хаалган дээр за баяртай гэж зогсож байтал манай нагцын хүү гэрийн даалгавар гэрийн хаалгаар толгоогоо гаргаад ихчээ хэдэн ширхэг боов идэх вэ гэж орилж гарч ээж ч гараараа ор гэд дохиод хардггүй тавыгаал идэх үү гэдэл. Дахиад л асуугаад байж ор гэж зандраад нөгөө ээжийн найз ч яваад ээж орж иртэл мань боовч хувцааш тайлаагүй эдэний сав дөрөв борцгийг баг талд нь оруулчихсан сууж байхын тэр ингээд нөхрийг хүний хажууд гээд загнуулж байхад нь би харж очиод хоморгонд нь бас загнуулж илээ. Манай ээжийн борцог угаасаа алдартай гоё л доо одоо ч ачцээ нартаа хийж өгөөд л байж байгаа. Гэхдээ одооны бацаанууд тоогүйгээр иддэг болсон байна лээ. За пост явбал нагцын хүүгийн олон хүүгийг бичнэ яад юм те гинэ. Тоогүйгээр иддэг байна. Гоё. За Монгол толго гэдэг залуугийн хөтлөлтөд өгөхөд за романс луур юм гинэ. За 2010 онд илүүдээ Facebook чатаар нэг гадаад бүсгүй орж ирээд монголоор уур тойноо орсон юм бичээд л нөгөөгийг нь арайх гэж уншиж ойлгоод сайн байна уу та мэдхүү би таныг ойлгоод хүсдэг би явмаар байна та мэдхүү монгол их гоё байвал та чи намайг харж байсан гэх мэт урд чад ичүү. Би зургийг харсан сайхан бүсгүй байдаг шүү. Би ч өнгөрөөд л найз нартгаа гайхуулаад нөгөөхтөгөө найзуудын хажуу чатлаастай. Сар гарангийн дараа нөгөөх маань надаас мөнгө асуулаа. Залуухан гинэн тэнэг би чинь байгаа бүх мөнгөө шавхаад $247 олгоод явууллаа. Мөнгө олдвол нэмж өгнө энтер гээл. 247 юу? Тухайн үед гадаадуудыг их баян гэж боддог байсан юм л да. 2 хоногийн дараа чат өчөж болтгоо. Хүн амтан гуугаад л аргаа ороод утас засвар орсон чинь 30 гаруй насны ах шоолж инегээд утас Facebook чинь зүгээрээ чамааг блок хийцэн байна гэснээ хилээ гаргад юм да. Тухайн үед нэг мэддэг юм шиг тэгсэн байж тээ анзаараагүй яж энтер гэж бүлтрээд блок гэдэг нь яад ингэж асууч чадалгүй гарч илээ. 2014 онд л яг яадгийг мэдсэн юм. Өдөржин ухаж чатыг оллоо. Би бас их айлгүй алцхар байж. Зүгээр чатлсан бол нөгөө нэг S shot хийж үзүүлэхээр л SS яриад байгаа штэ. Гинэн тэнэг залуунаасаа гэж романс луурд нь өртснөө өнөөдөр хашмууг нэвтрүүлгээс л ойлголоо. Америк явах болгондоо би тэр бүсгүйг битүүхөө хайж явдаг байлаа ш тэнэг кок гинэ. Яа. Яста нэрэ цүү. Үнээр романтик юм аа. Явж $247 олгож явуулдаг ч шиг. Хүүе тэгтээ. Тэрийг тэгээ нөгөө Америк нь мэдэхгүй шүү дээ. Хүүе тэгтээ. Одоо яг угаасаа нэг энэ одоо л хүмүүс сайн бүгдээрээ мэддэг болсон шүү дээ тий. Одоо байнга ингээд нөгөө цагдаа нар ч гэсэн өрсөн зэрэглж ингээд ярьслаар хагаад буяа өртөл яагав. Тэр энэ түүхийг мэднэ нэстэ. Бас яг романс зайлтанд өртөгчээсэн шүү дээ. Нөгөө нэг хүн манаа ингээд нөгөө тантай адилхан хүн ингээд аваарт ороод нас орсон. Гэтэ энэ
хүнд ах トゥ хамаатан садан байхгүй энэ хүний мөнгийг ингээд гаргуулж авахын тулд та их төстэй хүн байна. Бичигээрэмтэй явуулмаавал гэд тийм юмд өртгөжсэн чи тэрийг мэддгүй юм уу? Мэдгүй. Тийм эрсэлтэй гол нь буяа тэрэнд нь хариулсан юм байна. Хариулсан харин. Намайг явуулдаг болохоор тэрийг хэлээгүй байна. Бүр өөрийгөө баяжхан баараагүйгээ бодсон заяа. Бараг бүр ингээд одоо энэ мөнгө ороод ирэхээр би яах вүлээ мэлээгээ бүр 83 юм бодсон гэсэн. Тий, над руу л хоёр ч амар гоё өсгөөчүүд явуулсан шүү дээ. Хашаах гоё. Даанч англи хэл мэдэхгүй болохоор тэгэл хашаах гоё хэрэлдээд наасан гэсэн. Чи өөрөө над руу мөнгө явуул гэдэг. Бараг ичгчгээ бараг өөрөөс нь мөнгө гуйгаад. Би чамдаар чи над руу мөнгө явуул. Тий. Йоо. За, хүслэн гэдэг бүсгүй. За. Өчигдөр шин зүүдэндээ эрэхтэй болчих. Гэрлээ их чи голын чимээд байхад нь эргүүлээд байх юм аа. Оо бүр. Ясаатар зүүдэлдэг үү? Гэрлээ чи чадсан бол чи дархны дүүжин гүүрэн дээр карата кич шиг аа суугаад гэлэх юм. Хаанаас аач машин олсон бүүмэд машины урд суулгаад дархан руу явж ах шиг байна. Эртээд эфирээр зандаахын нүд нь унаад байсан пичакийг өмсчиж. Ири хугархаа гэсэнтэй нүд тийшээ гал гүүгээд ах юм аа. Үндэ тэр өдөр эфирээр ганц зандаахч ээрээгүй. Би бүр шүлс мүс гоожоо зандаахтай зэрэгцэж ээрээд юу ярьж байгааг нь юус ойлгоогүй. Дахиж хармаар байсан хүсэл маа намайг хүүсээс ойлгоход хүргэсэн юм шиг баа. За дархандаа очлоо. Аа суугаад л бах юм. Бараг бандаа болгосон юм шүү. За ядж хахад би дархаа орж үзээгүй шүү дээ. Тэр нэг жил 18 19-тэй байхдаа Эрдэнтээс хоторох вагонд сууж яваад дархан дээр зогсох үед өлөнтөч дэлгүүр орж гоймоо авах гэж явж байхдаа хоёр ахад сугдуулж чирэгдэж вагоны проводныг игч ирлэхээр тэр хоёр ахыг зодож аварснаас хойш дарханыг үцгэн битгий хэл нэрийгээ сонсоход л айдаг. Нутагтаа зүүдэндээ гэрлээ хичээс болж очиж бүр өвхлээ ирсэн хулган шиг дүүжин гүүрэн дээр аа сууж энтэр гинэ. Бодвол хайр майрл байхдаа лүд гэж Жолгийн зүүдийг яалтай байлээ. Зүүдэндээ хүүсээс олж хүүхэн эргүүлсэн надаас өөр байд юм уу юу? Мэтрэл моотой хог. Жич уг нь дахиад тэрийг өмсөд усан туслааныг гайхуулчихвал элдв янзын нойтон зүүдлэхгүй амар сайхандаа хүүсэндээ баймаар байх юм гэрлээ хичээнэ. Тэр чинь пижак биш даашинс шүү. За тийм эмхтэй үү юм бэ те? Тий, эмхтэй. За тийжээд нэг өмсөм за. За Ган Тэмүүр Батцайхан гэдэг сонсогч өвчлөлтөд өгөн 2014 оны үед нэгэн Оросын хөрөнгө оруулалттай алтны компанид ажилладаг байлаа. Алтны шороо ордод карьерийн насоосчин гэдэг нэг ажил байдаг юм л та. Усан нүхний усыг байнга соруулдаг насоос байнга ажилуулж ажиллагааг нь хяндаг ажил. Нэг өдөр нэг шинэ насоосчин залуу ажилд орвоо. Тэр нөхөр маань таг хөдөөний нөхөр хил ус бол байхгүй. Гэхдээ ямар ч байсан насоос гэдэг үгийг бол мэднэ. Үгүй ээ бас яах вэ? Дунд сургуульд орос хэл заалгаж байсан юм болохоор ойр зүрийн ганц хоёр үгтэй байна. Орос дарга нь байнга ажлаа шалгадаг. Нэг өдөр ирээд л насоос нормально гэлт гэж байна. Манай хүнч нормально л гэж байна. Хэд хоногийн дараа эрэхт нь мань хүн пүүтгэндээ унтаж байгаад гардуул. Дарга нь уурдлаад л дахиад чамааг унтах юм бол цалингийн арга хэмжээ аавна л гэж гин. Гэтэл манай хүн нормально гэж гин. Түүнээс юм асуул нормально гэсээр бүр нормал болдоо нэртэй болов. Бас нэг өдөр ирэхэд дахиад унтаж байгаад баригдав. Дарга нь нилээн ууралж айлгах санаатай чамааг ажлаас чинь халлаа гэж байна. Мань хүн ойлгосон айсан шинжгүй. Да нормально гэж хэлээд бүр уурыг нүргээд. Тэгээ бүр уурлаад гашгараад агаар нь хамт явсан жолоочоос нь дарга юу гэсэн бэ л гэж тэгсэн нөгөөдг чинь чи чинь тэнийг юм аашаа чамааг ажлаас чи халлаа гэдээ хахад айсан шинжгүй да нормально гэж зогсоод ах юм гэж гин. Тэгээд л учрыг нь ойлгож манай хүн даргийнхаа ардаас гүүгээд наадханда не нормально гэж хэлээд өгөөчтэй гэж байж нэг юм халагдахгүй үлдээж гин. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг өдөр насоос нь эвдрээд усны түвшин дээшилж живж эхлэв. Диспетчер хэлэх боломжгүй хол учраас яахаа мэдгүй байж байтал ашгүй орс дарга нь ирж байна гэн шүү. Өөдөөс нь шургаж унаал гүүгээд очиж эй начальник гэж амсгаад дарга нь өөдөөс нь что случилось гэж тэгсэн. Мань хүн юу ч хэлхээ мэдгүй жаал зогсноо. Эй начальник там насос титаник гэж оргоо. Яа.
Дараач тэр дорн ойлгоод техник авчирч насаасаар өргөж гаргаад манай өнж баатарлаг гавья байгуулсанда сэтгэл хангалуун үлдэж илээ. Дараа арилсан хэдэн чи яаж тэгж сэтгэвэ гэсэн. Титаник живдэг үсттэй гэсэн гэдэг. Ах тэр ундаг үстэй яа. Яа. Нэрээ титаниктаас. Бас начальниктайгаа тий. Тэгээд байг дуудаад байгаа хүмүүсээс сурчдаг байгаа хэл та тий. Йоо. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минутаас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цэрэгүү хөгжим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ хамтран ажиллаж байна. За АЦЦ болохоор ийм 3 төрөл байгаа юм байлаа. За одоо бол АЦЦ-г уухад бол маш гоё таатай хамттай. Тий. Тэгээд дасан төрөгчд нь бол 3 төрлөөр ууж болно. АЦЦ long гэд. За ингээд нэг бүлөө өсөнд халуун бүлөө ус хийгээ тэгээ уусгаад уучдаг. Би тэгтээ тэр мөрийг юусоо авч ууж үзээгүй шүү. Тийм үү. Би дандаа нөгөө ингээд зүгээр хуураагаар ингээд уудаг юм л. За АЦЦ бүр халуун ундаа байгаа юм байна. Шууд. Тийм үү. Тий. АЦЦ халуун ундаа гэв. Усанд найруулж уудаг юм уу? Усанд найруулж уудаг нь АЦЦ long. Тийм үү. Тэгээд АЦЦ халуун ундаа гэж байна. Чи яг энэ АЦЦ дээр жишээлбэл шууд ингээ хуураад гэж наад чи АЦЦ актив. Харин цацдаг гэдэг чи ер нь жоохон үлээгээд байдаг шүү. Хилэн дээрээ цацаад тэгээд байгаа шүү дээ. Тэр чи зүгээр ингээ амруугаал хийдэг. Хилэн дээрээ цацдаг шүү дээ. Хилэн шууд л уун гэсэн л үгэлдээ ер нь бол хуураагаар нь. Би бүр ингээ хилээ гаргаж жагаад За ер нь бол хамгийн гол үйлчилгээ нь бүх төрлийн цэрийг шингэлж гадагшлуулах юм үйлчилгээтэй байгаа. Тэгээд гурвалсан үйлдэлтэй цэрэнд шууд нөлөөлж за улмаар ханиалгах өдөр хугацаа багаснаа гэж байгаа. За тэгээ антиоксидант болохоор одоо хорлог болон өргөслийн эсрэг гэсэн үг хэрэгэлсэн цагаас эхэлж хорлог тайлах нь байна, өргөслийг бууруулах нь байна. За өтгөн зуурамтгай цэрний одоо гаднах бактериас үүссэн бүрхүүлийг хайлуулад тэгээд антибиотик эмчилгээний үр дүнг одоо сайжруулж дэмжиж өгснөөрөө хэрвээ та 5 хоног одоо антибиотик уух байсан бол тий АЦЦ-тэй хавсарч ууснараа яасан мах нь 3 хоног ч юм уугаад ханиад маань идэрх нь штэ тий. Цэр хурдан хохрох гэсэн үг штэ тий. Тийм байна. За тэгээд АЦЦ-д бол ер нь утасны дугаар гэж шаардлагагүй манайхан мэдэхгүй өнгөж бараг байхгүй бах. Монгол улсын бүх хэмээн сангаар худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Цэрэгүү хөгжим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Гомбжов Ники гэдэг сонсогч копи гинэ. За хамаатан сатантайгаан фейсбүүкээр найз олох чинь ямар хэцүү юм бэ? Нэг хамаатны ихч маань ямар ч пост бичин доор нь явж ил байна. Хүн чинь бас тэ хаяа эморох үе байна штэ. Feeling down enter гэд постлол байхгүй. Хэдэн секундын дараа ч асал нөгөө ихчээс маань яасан гэж аав ээж нь амьд сүрэн илэг хөтэ амьдэрж явахт юу дутлаа гэж бла бла гэд бичиж өгнө. Дээж авчиндээ илэг бүтэн ирүүл сар болох чи юу дутлаа гэж бичээд эхэлдэг гинэ. Удаачгүй нөгөө пост устгахаас өөр аргагүй бол сүүлдөө нөгөө хчигээ блоклцсон. Дараа нь таарад чи яагаад юм хүм бичгээ байч үг гэхээр фейсбүүкээ хаасан цагийг гарцсан байлээ гэж аргалаад байж байтал өөр нэг дөнгөж шинэ фейсбүүк нээгээд хоббирцэн үе дээр явж байгаа ах намайг зураг хийгээл бол лайктаал шеэрлээ сте. Үгүй бүр үнэн хэцүү. Тэгээ сүүлрүүгээ аха яагаад шеэрлээд байгаа юм бэ гэсэн ингэх ёстой юм биш үү гэж авдгийг. Профайл руу н орсон бүх найзуудынхаа зургийг шеэрлсэн байжлээ. Би бүр яг энэс болоод баг төрсөн ихтэйгээ бас муудалцчихсан. Баас ингээд бала юм орж ирээд бичээд тэг би бас арайч блоклж чадгаа та одоо ингээд болооч гэдэг. Ингүүд чи өстө нэрэ оддын өвчин тусцсан юм байл та гэж ингээд юу хуцаад байгаа. Харин тэгдэг байхгүй харин. Тийм ачаа чи юм бичмээр ингээд дайлжганмаар байна. Чи яагаад гэж юм бичээд байгаа юм. Тийм эсвэл ингээд амар ичтэл миний түүстэ нэг алмагтаад. Тэгээд одоо нэг хөргөн манайч юу ч мичгээ болцсон. Йоо. Тэрэндээ бүр нэрээ санаа зомоор байдаг шүү дээ. За, бомбол. Би дандаа нэг бондолоо л гэж уншаад байдаг гэсэн чинь бомболоо юм байл шүү дээ. Би орж ирж зөв уншуулж байгаа шүү. Харин тий. За, бомболоо копи гинэ. Би 8 дугаар ангид орсон ойноч гэсэн баахан бацаа найс нартай байж илээ гинэ. Манай гадаа ирээд нэрээр минь хоорондоо орилоод дууданда дандаа 2 дугаар ангиас баг гинэ. Бас арай. Зарим нь бүр цэцэрлэгийн бацаа
хугацаанууд. Гол нь би тэднэрт ийм мод төмөр эвдэрхий машин хаягдал хог гэдэл янз бүрийн юмар янз бүрийн машин хийж өгнө. Тэгээ 1990-ад оны үед одооных шиг юм илбэг байсан биш. Тэдний тоглож байгаа бүх машин нь миний уран бүтээл. Би болж өгвөл тэд нартаа өөрийнхөө хийсэн машиныг чирээд тоглох дуртай байлаа. Тоглоом машинд даацын ном хийж, донсолгоо зөөлөх, амортизатор хийж байх шиг ер нь би их сонин юм боддог байлаа. Тэдний гадаа ирээд л ойрлохоор манай гэрийнхэн найз нар чинь ирчлээ гараач гэж шоолоод идэв гэсэн. Би хүний нүднээс холхон газар руу өөрийнхөө машиныг өгч явуулчаал араас нь тусдаа алхаж очиж байгаад нойтын эсэн дээр хийсэн бүтээлэхээ чансаа шалгадаг байлаа хөрхийг нэ. Нэг зовлонтой асуудал гэвэл ангийн үеийн хүүхдүүд харчихвэ гэхээс их айнаа. Нэг өдөр манай ангийн 2-3 охин явж байгаад машин чирээд гүүж байгаа надад. Миний нүр яг чавх шиг улаан болж илээ. Нэг хэсэгтэй л ангийн охтууд намайг шоолж илээ. Ер нь би тэгээд аажмаар холдон холцоор үнэн жаахан найзуудаасаа зам салсан да. Тоглоом машин тэргээр хөөцөлдгөө болоод хаяад сонгоор харахад манай фракс гэж байхгүй болж нөгөө хүүхдүүд маань ч харагдахаа болсон байж илээ. Хичээл номоо хийж үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадан үерхэж өөр орчинд орсонд манай аав хоёрлаа ихэд олзуурхаж байсан баг. Яг тэр үед халтар царайт гэж кино гараад хамаг хүмүүс үзэхэд гэр гертэ ороод гадаа сайхан ил хөл болоод ирэхээр нь би гэж хүн өөрөөгөө хэлсэн машинаараа эрх тураараа чирж гүйдгсэн. Харин кино дуусаад баахан хүмүүс гараад ирэнгүүт би машинаа хаа тарсан газар хайчгаал юу ч болоогүй юм шиг алхацдаг байж билээ. Одоо бодоход инээдтэй санагддаг юм. Халтар царайт кино надад олон удаа хүснээрээ тоглох боломж олгосон. Буянтай кино шүү гинэ. Энэ 8 дугаар анги хүүхэд ингээ машин чирсэн гүйж ингээ чи бодтоо. Ээж аваад санаа зовдөг л байсан. Баахан жижиг гэмрүүд ирчих болоод. 2-3 бол байд юм аа. Нас хүүгүүдүүд бол 2 дээшээ 1 2 доошоо 2 3 бол 6 бүтэн 6 дүү юу? Яа за. За, Навгүн Скватер гэдэг залуу. Нэвтрүүлэг сонсоод байсан чинь надад бас хөгтөө явдал зөндөө байд юм байна. Юу ч гэсэн нэгийг нь бичээ. 2011 онд Баянгар аймаг явлаа. Хэдэн цаг явсны эцэд очлоо. Цаашаа төв газраас хол байх юм чинь бэлэн мөнгө хэрэг болох гэд ATM орохоор болоод хайгаад олдгүй. Тэгсэн нутгийн болдо 2 их таарлаа. Ана ATM хаана байгаа вэ гэд асуусан. Юу гэнэ л гэж байна. Би ч ATM хаана байгаа вэ гэд асуул. Тэгсэн харин урдаас сүү гашлагаад ATM штэ. Гэл хоёр бие хараад ачигд л инегээл манайга шоолоод явчихдаг юм. Би ч гайхаад бэлэн мөнгө аваагүй явсан. Азар бэлэн мөнгөний ч хэрэг гараагүй гинэ. Тэнд нь ATM байдгүй юм болов? Танаа Баянгорт ATM байдаг үү? Байдаг л да. ATM-ийг ойлгохгүй штэ. ATM гэж ойлгохгүй юу? Харин гээд тэрийг ч ойлгоод байна л да. Тэгээд харин гайхаад байна л да. 11 он гэдэг чи айгүй байхгүй ч байсан билүү? Харин тий. Магадгүй. За жаргал гэдэг эмэгтэй хөгжлөд өгөх нь өөрийн хөгжлөд өгөө хаваалцъя. Манайх Монгол гэрт амьдардаг байлаа. Хавар болоод хүний хөлийн мөрөөр гэр гэж шавар шавхаа олчихно. Гинт онгод ороод гэрээ цэмцэд цэвэрлээл басны дүрм гаргалаа. Гэрт орохдоо гутлаа тайлж орно. 0 явахдаа энийг өмснө гэж зориулж нэг гутал гаргалаа. Нөгөө гутлаа өмсөд 0 ороод сууж байхдаа өөрөөрөө бахархаал инээ түрээл. За нэг мөр хашаагаа цэвэрлэе. Юухан бах вэ? За энэ 0-ыг бас шүүрдэй гэсэн юм бодоод лаг өөртөө ихтэлдээ доош харсан чинь юу вэ? Хүл нүцгэн сууж байдیں۔ Өмдөө татаад гараад ирсэн чинь нөгөө дөрдөө орцсон гар чинь 0-ын гадаа 2 гутлаа тайлаад зэрэгцүүд тавиад л орсон байдаг шүү. Тэр тухайга хүнд хилээгүй ахир 4 метр гэж дурсгаач байсан гин. Яа. За энэ нэг богинохын юм байна. Энийг уншчих хөө. За сараа уншигтэрч. Манай сонсогч сар шинж төгөж байна. Сайхан бөгөөд хөгжилтэй дурсамжуудад сэтэрч байна да. Хүүхэд байхад манайх буузаа хийж байлаа. Аав чимхээд л ах 2 илдээд л эгч дүүнэр нэг нэгээр нь өрөөд л нөгөө нь тоолоод л баг дүү ажиглах шигээд. Тэгээд л том хавтан дээр авдар савныхаа тагийг хүртэл ашигладаг байлаа. Банц хавтан дүүрээ зуныхаа амбарт оруулж хөлдөөн. 10 минут болоод л чулуу. Сар хийдэл шуудаан тийм. Ах 2 ээлжилж гаргаж хөлдөөдөг байлаа. Тэгсэн ахад миний ээлж боллоо. Хөлдсөн буузаа шуудаалчаад шинийг зайчил тавьчихад гараад хаалгаа хаах зүр үлгөөтэй цоожин цантаад цастаад нэг л гой харагдаад байх юм. Гэтэл зүүн мөрөн дээр их чөөгийн минь гой огоодтэй долоогооч гэдлээ. Дисэлгүү долоолоо наалдан пад. Хэсэг хугацааны дараа ихч яач үгээд гарч ирснээр буцаадгүйгээд орчихлоо.
дотроо алнаа чамаа гэж зүхвэстэй. Гэтэл ахыг дагуулад гарч ирээд хоёул шоолоод илг нь хөшгнэ. Тэгээд тусалж арай гэж хилээ салгаж аваад амьд гарч үлээ. Ингэж л хилээ бууцтайгаа хөлдөөх шахсан эргүү хүн билээ би гинэ. За энэ нэг хоёр хөөрхөн коммент байна. Алтан гэрэл сумья. Манай эрэгтэй найзын ээж хэрэглэл нөгөө хүүдээ захиад тэр үедээ нормал гэд хэрэглэл байсан хүн дэлгүүр ороод урцаагаа юм авъя гэсэн чинь көөхи өгөөд явуулсан байсан. Гамбол аюурсан солонгост нохоо шиг дуурахта мон гэдэг юм байлаа гэдэг. Тэр солонгосууд үгэл нохоог хав гэхгүй нь шүү дээ. Мон гэдэг шүү дээ. Йоо. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 2-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчийтлээ мишээ гэх сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар цэргийн хөгжим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ, за мөн завтай, амттай, тухтай, дурсгалтай, жаргалтай зоолгын Next-ийн жаргалтай зоолгын урамшуулт худалдаа хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгөө. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч АЦЦ Ацетил цистен, АЦЦ цэрэггүй уужим амьсгалын, АЦЦ ханиалганы эхний өдрөөс хэрэглэнэ. Бүх юмын сангуудаар худалдаалж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Next Mebel мэдээлэл хутас 7719 99 7719 99. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3